Хүнээ хамгийн их дайсан бол өөрийн бие. Хүн өөрийнхөө муу мухай жан жаншилтан баригдаад, хүн өөрийнхөө муу мухай сэтгэгүйдэн баригдаад, учир болгооны сайн тийшээ бодох бол нэг зүйлийн чадвар. Учир таарад муу тийшээ сэтгэгээд, муу тийшээ өөрийн биенийхэн жоргоо мухуулаад, одоо яа нү муухай тэр учралдан ороод өөрийн биедээ сайхан жорг өгөхгүй болоо энэ бол амархан амьдрал дийлэгддэг юм аа. Тэгмэнжин бид нар өөрийнхөө сайхан амьдралын жамаан олёог өөрийн биедээ жорг өгөх хэрэгтэй. Би бол сайн хүн, би бол чадвартай хүн. Би инээмсэглээд өнөөдрийн нэг өдрийн учраа сайхан хийж багаагаад баяр хөөртэй амьдралаа дуусгана гэсэн үг. Өглөө болгоом өөрийн биедээ үд гарахаас өмнө сайхан ираад гарах юм бол чиний өөрийнхөө байдлаа ховрол дийлнэ. Хэрвээ нэгдүгээр өдөр хөлөхнөр жаахан хүчтэй, хоёрдугаар өдөр хөлөхнөр бас жаахан итгэхгүй. Өдөр хөлөөд ясаар чи өөрийнхөө тэр байдлаа үнэн би сайн гэснээр итгэхэд өөрийнхөө чиний учралтай холдод бүр сайн тийшээ явна. Тэгмэн чи бид бүгдөө өдөр болгон өөрийн биедээ сайхан жоргожуулаад би сайн хүн, би бол хүчтэй хүн, би бол альва бүхэн учрыг шийдвэрлэх чадвартай хүн, би жүс тийм сайхан одоо сайхандаа орохгүй боловч би чадвартай. Би жүс сайхан боловч би дотор хийнээр улам сайн. Ингэж өөрийнхөө биедээ хүчин өгөө жорг өгөөд левел чиний амьдрал лавтай сайхан болно гэсний чи бид хоёр бүр итгэх хэрэгтэй. За өнөөдрөөс эхлээд өөрийн биедээ жорг өгөө. Үд гарахаас өмнө өөрийн биедээ ха гэ инээгээд ха гэ инээжсаар чи амьдрал чинь ха гэсэн байдлаа орно. Тэгмэн хөдий хүчиртэй хөдлөн муухай явдал таарсан боловч өөрийн биедээ миний амьдрал ха гоё байна гэж бодоод инээмсэглээд өөрийн биедээ толь үүсээд ха гэ инээгээд толь үүсгүүгээр бодоход ха миний амьдрал сайн миний амьдрал сайн гэд биендээ жорг өгөөд ангичгээд удаан гараад ажлаа хийвлээ чи бол лавтай сайхан амьдралд орд дийлнэ. За жоргожуулаад хүртээд чармаяа. Баяртай.